Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 409-р анги. Хүний бүтээсэн элит зэвсэг. Нэг л биш байна та. Сон симфэнтэй тулдаж байгаа хүү хэн бэ? Гэнэт нэгэн сон симфэний дайрч байгаа хүн нь жаахан хүү байгааг олж харав. Өмнө нь харж байсан юм шиг нэг л танил царай байлаа. Тэр чинь Тэнгэр минь, тэр нөгөө 6 бүлэгмийн нэгдсэн эрен сурвалжилж байгаа Чүфэн биш үү? Тэнгэр минь, Чүфэн мөн байна. Яагаад тэр энд байдаг вүлээ? Чүфэнийг таньсан хүмүүс ч гүн цочролд орцгов. Чүфэн чинь хэн бэлээ дээ? Сүн цуглаанаас өмнө түүнийг хинч мэддэггүй байсан байх. Гэхдээ одоо бол 9 нутгийн бараг бүх хүн Чүфэний талаар мэднэ. 6 том захирагч бүлгмийн эрен сурвалжлах жагсаалтанд орсон хүн энгийн нэгэн байж гэдг нь тодорхой. Гэтэл ийм жаахан хүү байгаа нь хүмүүсийн анхаарлыг бүрчихээр татаж байсан юм. Чүфэн чинь эртний бунхангаас бүлгмүүдийн олсон элит зэвсгийг хулгайлсан гэвэз дээ. Яагаад тэрийг ашиглахгүй байгаа юм бол? Сон симфэний дайралтаас удаа дараалан бултахыг харсан хүмүүс ч гайхан бодоцгов. Хөөе, тэр чухал биш ээ. Чүфэний авра яагаад Профаундын 7 дугаар төвшөнд байдаг вүлээ? Эрен сурвалжлах хуудсан дээр байснаас тэсөөр байна шүү дээ гэж өөр нэг хүн гайхан хашгирлаа. Профаундын 7 дугаар төвшин гинэ. Тэр Профаундын 7 дугаар төвшөнд орсон ч Тэнгэрийн төвшний хүнтэй тулдаж чадахгүй үсттэй. Одоо тэр Тэнгэрийн 1-р төвшний сон симфэнтэй тулдаж байна. Тэнгэр минь, тэгэхээр Чүфэн үнэхээр аимшигтай гоцсуутан гэж үү? Профаундын 7 дугаар төвшний хүчээр Тэнгэрийн 1-р төвшний сон симфэнтэй тулдаж байна гэж үү? Тийм ээ. Сүн цуглаанд оролцсон хүмүүс Чүфэнийг жинхэнэ тулааны мангас гэж байсан. Тэр Жэцэмэнтэй тулдаад ялсан гэсэн. Үнэн юм уу? Тэр тийм хүчтэй гэж үү? Навшигч, тэгэхээр эрен сурвалжлах хуудсан дээрх 1 сая ширхэг Профаунд бэлтгэлийг авах бодож байсан шиг амар биш гэсэн үг. Чүфэнийг сон симфэний дайралтаас болж огтхон ч шагалтанд орохгүй байгааг харсан хүмүүсийн нүд нь орой дээрээ гарав. Сон симфэн, танай галт бурхан сургуулийн тулааны техник ийм юм байдгийм үү? Тийм бол одоо би чамд чадвараа харуулъя. Чүфэн өөрийнхөө хүчийг бүрэн гаргалгүй дан бие хүчрхэгжүүлэх тулааны техник, хаант тэнгэр техник хоёрыг л хэрэглэж байсан ч одоо тэр довтлохоор зэхлээ. Түүнийг довтлох гэж байгааг харсан үзэгчдийн тооч олширч эхлэв. Чүфэн яаж 9 нутгийн 4 гоц суутныг алхаа тэдэнд харуулахыг хүссэн юм. Гэнэт Чүфэний алхааны хэмнэл өөрчлөгдөн хойш ухархаа болж урагш угсхийн дайрлаа. Чам шиг нусгай ямар чадвартай байдгийм. Үнэхээр харуулах юм байвал харъя л да. Сон симфэнч тоосон шинжгүй хөтнөр хэлээд Тэнгэрийн энергиэр бие бүрхэн хойлруулав. Нүдэрэмхийн зур тэр энерги нь гал болон ховирч галтмоогоо Чүфэний зүг нэслээ. Наад дайралт чинь надад нөлөөлөхгүй. Чүфэнч ухрахын оронд хурдаа нэмхийхэн зэрэгцээ хар яст мэлхийн хуйг нууц техникээ ашиглав. Галтмоогой том амаа ангаан Чүфэнийг залгах үед Чүфэнч галан далайд орсон мэт санагдлаа. Гэхдээ тэр гал юу гэж хар яст мэлхийн хуйгтай Чүфэнийг гэмтэж чадах вэ? Чүфэнч зогсолтгүй урагш алхсаар сон симфэний өмнө ирээд гараа савн цохлоо. Түүний нудрагнаас бүдэг ногоон гэрэл цацарч байсан ба сон симфэнийг бүрхсэн галыг цоолон орж цээжин дээр нь цохив. Гэвч Чүфэний нудраг сон симфэний цээжинд хүрэх үед зөөлөн энерги түүний нудрагны эрчийг сааруулах шиг боллоо. Сон симфэнийг хүн дээр гэмтэх чадaltaй дайралт түүнийг хитгэн алхмал түлхсэн юм. Энд чинь болсон зүйлийг харсан Чүфэн сон симфэний цээжийг сайн ажигласны эцэст гэрэлтсэн хуйг гарч ирэхийг харлаа. Тэр хуйг Чүфэний цохилтыг хамгаалсан байв. Гэхдээ тэр гэрэлтсэн хуйг тулааны техник биш. Харин ямар нэгэн онцгой эрдэнсээс ялгарч байгаа авра шиг харагдлаа. Тэр хоёр бугувч юу?
Чүфэний сүнсний хүч маш хурц болохоор Сон Цимфэний зүүн гаранд байх бугуй өвчнөөс тэр гэрэлэнд цаацарч байгааг олж мэдэв. Тэр бугуй өвч улаан өнгөтэй байсан ба хамгаалалт гэсэн бичгтэй байв. Харин баруун гаранд байгаа бугуй өвч адилхан өнгөтэй байсан ба довтлох гэсэн бичгтэй байлаа. Яг энэ үед 3 хүнч угсхийн Сон Цимфэний хажууд ирлээ. Баёнфэй, Тан Ийшүү, Лю Шаояо. Сон найзаа, энэ нусгаа их хачи юм. Чи ганцаараа түүнийг дийлэхгүй байх. Хамтдаа түүнийг зохицуулъя гэж Лю Шаояо хэлв. Хэрэггүй. Ердөөл Парафаундын 7 дугаар төвшний нусгаа шүү дээ. Би ганцаараа хангалттай. Сая зүгээр л анхааралгүй байлаа гэж Сон Цимфэн зөрүүдлөв. Үгүй. Жиаогийн бүтээсэн элит зэвсэг байгаагүй бол чи нэлийн хүнд гэмтэх байсан. Гэхдээ Жиаогийн бэлгэлсэн зүйлс ч овоо ашигтай л юм. Бодсноос дээр ажиллаж байна гэж Тан Ийшүү түүний бугуй руу нэг хараад дараа нь өөрийнхөө бугуй руу нэг харлаа. Яг энэ үед Чүфэн тэдний бүгдийнх нь гарт бугуйвчнууд байгааг анзаарав. Эдгээр бугуйвчнууд бусад бүлгэмүүдийг өөрсдийнхөө талд оруулах бэлэг гэдгийг ч тэр гадралсан юм. Сон найзаа, юу найзын зөвөө? Энэ нусгаа их хачи юм байна. Нэг нэгээрээ тулдах юм бол зугтчих байх. Түүнийг хурдан гэгчин зохицууланга хүний бүтээсэн элит зэвсгийг туршиж үзье. Дэд ахлагчие эдгээр бугуйвчнуудыг жинхэнэ элит зэвсгээс дутхааргүй довтолж хамгаалах чадaltaй гэж хэлсэн биз дээ. Хэднийг турших боломж гарахгүй байсан шүү дээ. Яагаад Чүфэн дээр туршиж болохгүй гэж Баёнфэй хэллээ. Тэгидээ түүнтэй чалчиж цаг үрэлгүй хурдан дуусгая. Сон Цимфэн төрүүлж дайрах үед довтлох гэсэн үгтэй бугуйвчнаас гэрэл цаацран түүний аура хурдтай нэмэгдэв. Хурд хүч энерги гээд бүх зүйл нь хэд дахин нэмэгдсэн байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 410 дугаар анги. Тэнгэрийн төвшний бие. Чүфэнч ийшээ одоогийн тулааны хүчээ шалгах гэж ирсэн болохоор зогтохгүй болохоор Сон Цимфэний өөдөөс адилхан дайрлаа. Хоёр нудраг цохилцох үед хүчтэй тесрэлт болж салхишуурав. Гэхдээ энэ удаа Чүфэний хөл халтрах шиг болж хідэн алхам хойш түлхэгдлээ. Үүнтэй зэрэгцэн түүний зүүн гар бадарав. Сайн ажиглавал түүний зүүн гарыг бүрхсэн байсан бүдэг ногоон гэрлэн хоёгт үүссэн үл ялэг цоролт тэр дороо алга болсон ч гэлээ Сон Цимфэний дайралт түүнийг гэмтээсэн гэсэн үг. Чүфэн, чи далавч ургуулсан ч эндээс зугтаж чадахгүй. Яг энэ үед Баёнфэй, Тан Ийшүү, Лю Шаояо гуравч хүний хийсэн элит зэвсгээ ашиглан Чүфэн рүү дайрлаа. Яг цагтаа ирлээ. Чүфэнч тоосон шинжгүй 9 тэнгэрээр дүүлэх лууга гаргаж ирээд угсхийн алга болоод Баёнфэйн ард гарч ирлээ. Энийг хүрт. Чүфэн Баёнфэй гиндүүлж цогох үед Сон Цимфэнтэй адилхан зөөлөн энергийн хуйг гэрэлтэн гарч ирлээ. Новш гэж довтлох хамгаалах хоёр нь нэг юм байна. Энэ арай өргөст хуйгийн хуулбар юм байх та. Яг энэ үед Чүфэн хөмсгөө зангидлаа. Учир нь тэднийг хамгаалж байгаа хүний хийсэн элит зэвсэг гээд байгаа зүйл нь үнэхээр төвөг болж байсан юм. Чүфэнийг гайхширч байхад 3 хүчрхэг аура ойртож араас нь дайрав. Чүфэн тэдэнд нэг санаа зовлгүй угсхийн тэдний дайралтаас бултаад довтлогооныхон хэв маягийг өөрчлөн алгаа дэлгэнд цоглоо. Яг энэ үед уул далайг донслогсон догшин барын архираан сонсогдож Чүфэний алганаас авраг том цагаан барын сарвуу нисэн гарав. Муу шүү. Цагаан барын аллах техник ирж явааг харсан тэд элит зэвсэгтэй байсан ч оногдох юм бол өөхөх юм шиг мэдрэмж төрлөө. Тэр 3 булдахыг хүссэн ч цагаан барын аллах техник дэндүү хүчирхэг, дэндүү хурдан байсан болохоор зүгтах боломж олгосонгүй. Хүчтэй тесрэлт болж нөгөө 3 газарт хүчтэй дарагдан унах үед маш том нүх үүссэн юм. Чүфэн, би чамайг ална да.
Гурван найзыгаа аимшигтай дайралтанд оногдохыг харсан Ба Юнфэй маш ихээр уурлан Чүфэн рүү дайрав. Түүнийг харсан Чүфэн ч тоосон шинжгүй гүн цэнхэр луугаа унан Ба Юнфэйн дайралтаас бултаад цагаан барын аллах техникээ ахин нэг хийж түүнийг ч бас нөгөө гурвын унсан нөхрөө чихэн орууллаа. Цагаан барын аллах техник ахин нэг гарч ирэх үед догшин энергийн давлага хаа сайгүй тархаж газар үүссэн нүхийг бүрч томрууллаа. Үүнтэй зэрэгцэн эргэн тойрны барил гуудаж нуран унлаа. Харж байсан хүмүүс ч энергийн даралтаас болж хэдэн 10 метр шидэгдэв. Зарим нь энергиэс болж цусаар бөөлжөж, зарим нь өөхөх шахс юм. Тэнгэр минь, Чүфэн ягаад ийм хүчрэхэг байдаг байна? Тэнгэрийн төвшний 4 гот суутан хүртэл түүнийг дийлэхгүй байна гэж юу? Дэндүү аимшигтай юм а. Түүний саяын хэрэгэлсэн техникийг тэнгэрийн төвшний хүмүүс ч хийж чаддаггүй. Чүфэний цагаан барын аллах техникийг нүдэрэ харсан хүмүүс юу гэж мэдэхгүй бодолд автцгаалаа. Чүфэний хүчийг хараад тэд гүн цочролд орцохоос юм. Газар дүссэн гүнзгий нүхнээс хачин энергийн тесрэлт гарan тэнгэр багамдлаа. Тэр нүхэнд юу болж байгааг харах боломжгүй байсан юм. Чүфэн ч сүнсний хүчээ ашиглан тэр дөрвийг шалгахдаа өөрийн эрэхгүй хөмсгөө зангидав. Тэгээд болж байгаа зүйлсийг гадарлаад удалгүй цочрдсан юм. Яг энэ үед 4 хүн гүнзгий нүхнээс гарч ирсэн ба тэд Тан Ийшүү, Ба Юнфэй, Ляо Шяояо, Сон Цинфэнаар байв. Тэд хөнгөн хүндгээд олон бэртэлтэй байсан ч гэлээ ихэнх нь хөнгөн бэртэл байлаа. Чүфэний дийлдэшгүй довтлохооны нууц техник цагаан барын аллагч тэднийг алж чадсангүй. Юу вэ? Миний цагаан барын аллах хүртэл тэднийг гимтэж чадахгүй гэж юу? Гэж Чүфэн гайхшран бодлоо. Ойлгомжтой шүү дээ. Тэд чинь тэнгэрийн төвшнийх биеийн хүчээрээ бол тэд парафаунд төвшний биетэй харьцуулшгүй. Чи 9 тэнгэрээр дүүлэх луугаа ашиглаад тэдний дайралтаас бултаж хар яст мэлхийн хуйгаа ашиглаж тэдний дайралтыг хамгаалж чадах ч гэлээ тэднийг алах тийм ч амархан биш. Тэглээч тэдний биеийн хүчнээс гадна элит зэвсгийн хуулбар байгаа. Одоо бол цагаан барын аллах техник чинь хичнээн хүчтэй байсан ч тэднийг алахад амаргүй байх болно. Чи тэр нууц техникээ бүрэн эзэмшээгүй шүү дээ. Гэж эгийн байдлыг дүгнэн тайлбарлав. Үгүй, хуулбар элит зэвсгийгч вэ, тэнгэрийн төвшний биеч вэ, би тэднийг нэвтэлж чадахгүй гэдэгт итгэхгүй байна. Гэвч Чүфэн энэ бүхэнд итгэсэнгүй. Тэр цагаан барын аллах техниктэй итгэл дүүрэн байсан болохоор ахаад нэг ашиглалаа. Гэхдээ энэ удаа өмнөхөөсөө тэсвэр байсан юм. Тан Ийшүү тэр хэдэж булталгүй цагаан барын аллах техниктэй нүүр тулав. Гэвч үр дүн нь адилхан байсан юм. Тэд өмнөх шигээ хөнгөн шарх авсан ч байлаа. Тиймэрхүү хөнгөн шархнууд тэнгэрийн төвшний тэдэнд юу ч биш. Саяын техник чинь дид ахлах жээгийн яриад байсан нууц техник гэдэг нь сүртэл юм. Харамсалтай нь шамшиг амны гарт нууц техник байсан цагт хэнд ч хэрэггүй болно. Чүфэний дайралтыг хамгаалсан Сон Цинфэн тэр хэдэж Чүфэнийг доромжилж эхэллээ. Жэян тэдэнд энэ аль хэдийн Чүфэний эзэмшсэн техникийг домогт гардаг нууц техник гэдгийг хэлчихсэн. Тэд хагас итгэж хагас итгээгүй юм. Учир нь нууц техник бол домогтол өгүүлдэг зүйл. Гэвч тэд Чүфэнийг цагаан барын аллах техникээ ашиглаж асар их сүрлийн хүч гаргахыг хараад итгэсэн юм. Тэр хүч чадал Чүфэнээс биш, харин нууц техникийн барын сарвунаас гарсан. Энэ бол зөвхөн нууц техникийн л хийж чадах зүйл. Ийм зүйлийг тэд анх удаага харсан болохоор тэрийг нууц техник гэдэгт бүрэн итгэсэн юм. Тэнгэрийн төвшин үнэхээр парафаунд үүсэл спирит төвшнүүдтэй харьцуулшгүй юм байна. Гэнэт Чүфэн тайвшран инээмсэглэлээ. Цагаан барын аллах техник нөлөөлөхгүй байгааг харсан тэр ахиж тэр техникээ хийлгүй баруун гараа сунган алгаа дэлгээд ингэж хэллээ. Та нарын бие ийм хүчтэй юм чинь миний асуура сүнс сүхний хүчийг мэдэрмээр байна уу? Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.